Сайцгаана уу, өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд одоо өмнө нь ярьжсэн шиг version буюу 7 элементийн тухай ярих болно. За тэгээ бичлэгэндээ тавтай морил. Нэгдүгээрт бид нэр animal буюу салхины тухай байгаа. Салхи нь эрх чөлөө. Эрх чөлөө чөлөөтэй сонголт, дээрэс нь өөрийн замаа сонгох хэн нэгэнд баригдахгүй байх. Энэ гол утга нь штэ. Чи өөрийн хувь тавиланг өөрөө сонгоно гэсэн утгатай байгаа. Хоёрдугаарт бид нэ geo буюу газар. Гэе ба хариуцлага. Бат бөх байдал, итгэл, амлалтаа биелүүлэх, хариуцлагатай байх. Гол утга нь штэ. Амлсан бол биелүүлж сур гэсэн гол утгатай байгаа. Гуравдугаарт бид нэ electro буюу аянга. Мөнх оршихуй ба айдас. Өөрчлөхөөс айх, хэн нэгний хайртай нэгний алдахаас айх. Мөнх байдлыг хүсэх, дотоод тэмцэл, гол утга нь би хайртай зүйлээ дахиж алдахыг хүсэхгүй байна гэсэн гол утгатай байгаа. Үнэхээр гайхалтай. Дөрөвдүгээрт бид нэр dendro буюу байгаль. Мэдлэг ба өсөлт. Мэдлэг ухаан. Өсөж хөгжих, сурах хүсэл, үнэнг эрх. Мэдлэг бол жинхэнэ хүч. Гол утга нь мэдлэг бол жинхэнэ хүч. За миний хамгийн дуртай version буюу element. Миний хамгийн дуртай element буюу hydro. Ус. Сэтгэл хөдлөл ба шударга ёс. Сэтгэл хөдлөл, шударга байдал, гэмшил, хайрыг илэрхийлдэг. Гол утга нь би бусдыг шүүхээс өмнө өөрийн зүрхийг ол гэсэн утгатай байдаг. За 6 дугаарт бид нэр pro буюу гал, хүсэл тэмүүлэл, халуун сэтгэл, мөрөөдөл, зэрэг. Гол утга нь штэ. Би мөрөөдлөө биелүүлнэ. За 7 дугаар буюу өмнөх видеон дээр би угаасаа хэлжсэн Futui Harbinger яг тохирсон газар буюу crow. Crow буюу мөс. Дотоод өвдөлт ба хатуун шийдвэр. Сэтгэлийн нуух, өвдөлтийг дарах. Өөрийгөө хамгаалах, хүүтэй шийдвэр гаргах. Гол утга нь би зүрхээ хатууруулах хэрэгтэй байна гэсэн гол утгатай байдаг. Тэгээд яг л Futui Harbinger дээр бүр яг тохирсон газар байдаг. Тэгээд үнэхээр гайхалтай. Тэгээд энэ удаагийн бичлэгээр ингээд би version буюу 7 элементийн тухай нэгээр нь тайлбар хийлээ. Хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe дараад share хийхээ мартав. Тэгээд дараагийн Genshin Impact-ийн тоглоом дээр яг та нар надаар юу тайлбарлаж, юу яриулахыг хүсэж байна. Доор commented бичээд тэгээд лайк болон subscribe дахиж дараарай. 3 секунд өгье. 1 2 3. За тэгээд дараачийн Genshin Impact-ийн part-аар уулзъя. Тэгээд түр баяртай.